Өнөөдөр бидний ярилцах хэрэг нэгэн жижиг хотын хувьд олон жилийн турш тайлагдчихгүй онцгой нууц нь болон үлдсэн түүх юм. Үүнд олон үйл явдал хоорондоо сүлэлдсэн бөгөөд тус бүр нь өөрийн гэсэн өвөрмөц тайлалтай байв. Гэхдээ гол асуулт нь өөр зүйлд буюу энэ бүх үйл явдлыг юу холбож байна вэ гэдэгт байлаа. Ингээд ээлжид гэмт хэргийн бичлэгээ эхэлцгээе. Түүх Иллинойс мужийн Инвернес хэмээх жижиг хотоос эхэлнэ. Энэ хотын хүн ам нь ойролцоогоор 7000 орчим. Байршлын хувьд энэ нь зөвхөн Америк нэгдсэн улсад төдийгүй дэлхийд даяар алдартай Чикаго хотын ойролцоо оршдог. Таны ойлгож байгаачлан энэ хотын талаар онцгойлон ярих зүйлч бараг байхгүй. Энэ нь маш нам гүм, аюулгүй газар гэдгээс гадна түүхэнд энэ тодорхойлтыг үгүйсгэх цор ганц гэмт хэрэг гарсан байдгийг эс тооцвол шүү дээ. 1979 оны 4-р сарын 13-нд Инвернес хотын цагдаагийн газарт гэнтийн дуудлага хүлээн авчээ. Энэ дуудлагыг залгасан хүн нь хүүхэд байсан нь бүрчих гайхшрал төрүүлв. Бекки Гаймари гэдэг нэртэй 15 настай охин байлаа. Түүний яриа маш эмх замбраагүй байсан бөгөөд тэдний гэрт яг юу болсныг ойлгоход хэцүү байв. Тиймээс диспетчер охины гэрлүү цагдаа болон түргэн тусламжийг хамтд нь илгээж. Дуудсан хаяг дээр цагдаа нар төрүүлж ирлээ. Дуудлага өгсөн Бекки охин гэрийнхээ хаалгыг өөрөө онгойлгож өгчээ. Тэрээр уйлж олигтой юм хэлж чадахгүй байсан ч хуруугаараа байшингийн доод давхар руу зааж байв. Охины заасан газар руу бууж очоод цагдаа нар бууны олон шарх авсан эрэгтэйг буудан дээр байхыг харжээ. Энэ эрэгтэй хажууд шалан дээр өвдөг сүгдэн сууж буй эмэгтэй байсан бөгөөд тэрээр Беккигийн адил ухаан мэдрэлээ алдсан мэт уйлж байлаа. Энэ эмэгтэй нэр нь Джеки Гаймари, харин буудан дээрх цустай хотголцсон эр нь түүний нөхөр Карл Гаймари гэгч байв. Хамгийн гайхмаар нь эхнэр Джеки болон 3 хүүхэд нь аавыг нь хөнөөх мөчөд гэртээ хамт байсан явдал тогтоогдсон юм. Тэд айсан хэвээр байсан тул цагдаа нар тэднийг гэрээс гаргаж эргүүлийнхэнд хүлээлгэн өгчээ. Харин байшин дотор цагдаа нар хэргийн газар, ялангуяа цогцыг илүү наривчлан шалгаж эхлэв. Цогцны хажууд 9 мм калибрын гар буу хэвтэж байв. Харин хохирогчийн хөл хэсэгт хэд хэдэн хонгой болон бүр өөр төрлийн бас нэгэн гар буу хэвтэж байлаа. Талигачин байрлалч гэсэн хэвийн бус харагдаж байв. Түүний хөлийг зориуд солбуулж тавьсан юм шиг байжээ. Цогц доод давхарт байсан бол харин байшингийн бусад хэсэгт алуурчин ямар нэгэн зүйл хайж байсан мэт шалан дээр нь хөглөрсөн эд зүйлс олноороо тааралцсан юм. Гэмт этгээдүүд зарим эд зүйлсийг гэрээс авч явсан нь анзаарагдаж байсан ч нүдэн дээр ил байсан өөр зарим үнэт эдлэлд огт гар хүрээгүй үлдээсэн нь хачирхалтай байв. Анхаарахад энэ нь дээрэм мэт санагдаж байсан ч яагаад ч юм дээрэмчин үнэт зүйлсийн заримыг нь авалгүй орхисон нь энэ бүх зүйл үнэхээр харагдаж байгаа шигэ мөн эсгэд эргэлзэхэд хүргэж байв. Магадгүй дээрэм гол зорилго нь биш, харин гол зорилго нь өөр буюу гэрийн эзэн Карл Гаймарыг хөнөөх явдал байсан байж магадгүй юм. Ерөнхийдөө цагдаа нар таамаг дэвшүүлэх шаардлагач байсангүй. Учир нь тэдэнд болсон явдлын талаар бүтэн 4 амьд гэрчүүд байв. Карлын эхнэр Джеки болон тэдний 3 хүүхэд. Тэднээс цагдаа нар гэмт хэрэгтэн ганцаараа биш байсныг олж мэдлээ. Гэрийнхнийх нь гэрч болсон энэ бүх үйл явдал талигачин эхнэр ялангуяа хүүхдүүдийн хувьд мэдээж аимшигтай гүн гүнзгий сэтгэлийн цочрол болсон байлаа. Тэдний ярьснаар дараах зүйлс болжээ. Ойролцоогоор 12 цаг 30 минутанд Карл ажилдаа явсан байна. Гэртэн түүний эхнэр Джеки болон хүүхдүүд болох 13 настай Бобби, 5 настай Карли, 2 настай Ник нар үлджээ. Карлыг гэрийнхээ арын хаалгаар гарсан даруйд тэрл хаалгаар нь буутай баг зүүсэн 2 эрг гэрт нь орж иржээ. 13 настай Бобби охин аавыгаа гарсан даруйд хаалгаа цоочлох ёстой байсан ч тэрл гайтай өдөр охин мартсан гэв. Алуурчдыг хамгийн түрүүнд харсан хүн нь охин өөрөө байв. Эрчүүдийн нэг нь охин руу буугаад чиглүүлээд эцэг их чинь хаана вэ гэж асууж. Бобби гэмт хэрэгтнүүдийг ээж Джекигийнхээ өрөөрөө дагуулan очсон байна. Тэнд очмогцоо гэмт хэрэгтнүүд буугаа эмэгтэй рүү чиглүүлээд мөнгө чинь хаана байна гэжээ. Джеки надад бэлнээр $20 л байна гэж хариулахад халдагчид үгүй дээ бид энд үүнээс хамаагүй их зүйлийн төлөө ирсэн гэж хэлсэн аж. Эцэст нь гэмт хэрэгтнүүд Джекиг охин Боббитой нь хүлжээ. Баг хүүхдүүдийн төвд хүлээгүй боловч Джеки, Бобби, Карли, Ник гэд бүгдийг нь хувцсны өрөөнд оруулж тэнд нь гаднаас нь төгссөн байна. Удалгүй Карл гэртээ ирсэн бөгөөд үүнээс ердөө хэдхэн минутын дараа эхнэр хүүхдүүд нь аавынхаа чанга хашгирах чимээг сонссон байна. Аав нь хэрэггүй үгүй гууж байна гэж орилоод үүнээс хойш хэд хэдэн буун дуу гараад чимээг болжээ. Энэ мөчөд нөхөр гэр бүлийн эцэг Карл байшингийн доод давхарт аажмаар цус алдан хэвтэж байв.
Эхнэр хүүхдүүд нь ойрхон ердөө хэдхэн л метрийн зайд байсан ч түүнд яаж тусалж чадахгүй байлаа. Тэд хүлээтэй хувцсны өрөөндөө төгжигдсэн байсан юм. Ингээд 3 цагийн орчимд том охин Бекки сургуулаасаа гэртээ иржээ. Тэр 2 давхарт байсан ээж болон эгч дүүсийгээ хашгирахыг сонссон байна. Охин тэднийг суллаж хүлээсийг нь тайлсны дараа бүгдээрээ доод давхар руу гүйлдэв. Яг тэнд л аимшигт дүр зургийн гэрч болжээ. Буудан дээр аав Карл Гаймаригийн цогцос хэвтэж байв. Үүний дараа том охин Беккийн цагдаа дуцааж. Нас барах үедээ Карл Гаймари 35 настай байсан бөгөөд маш амжилттай зориг тэмүүлэлтэй нэгэн байсан гэдэг. Тэр эхнэр Жекитэйгээ бүр сургуульд байхдаа л танилцсан. Ер нь сургуулаа төгсөөд л шууд гэрэлцгээс айж. Аллах болох мөчөд хосоод 4 хүүхэдтэй. Үүнээс 3 охин 1 хүүтэй болсон байв. Эцсийн дүндээ 1979 он гэхэд Карл төгс гэр бүлтэй, өндөр орлоготой, амжилттай ажил карьертэй нэгэн байжээ. Тэрээр Чикагогийн худалдааны танхим буюу хөрөнгийн биржид амжилттай яваа брокер хийдэг нэгэн байв. Талигачийн эхнэр хүүхдүүдийг байцах явц руу буцаад ороход цагдаа нар халдагчид хэсэг хугацаанд бага тайлсан болохыг олж мэдсэн юм. Магадгүй гэрт нь аимшигтай халуун байснаас болсон байх. Ингэснээр гэмт хэрэгтнүүдийн ам зургийг гаргах боломж бүрджээ. Тэд хоёул эрэгтэй байсан. Нэг нь арай өндөр, нөгөө нь арай намхан. Хоёулаа цагаан арстан, хоёулаа сахалтай. Эдгээр ам зургууд цагдаа нарт тодорхой хэмжээний найдвар төрүүлж байв. Одоо тэдгэрийг хотын бүх эргүүлийг нь тарааж, хэвлэл мэдээлэлд хандах гэх мэт арга хэмжээ авах боломжтой боллоо. Ерөнхийдөө гэмт хэрэгтнүүдийг барих боломж энэ мөчөд эрс нэмэгдээд ирсэн юм. Цаашлаад цагдаа нар Гаймаригийн гэр бүлийн хөршүүдээс мэдүүлэг авчаа. Нэгэн эмэгтэй Гаймаригийн гэрээс том цүнх шиг зүйл барьсан с 2 эрэгтэйг гарч авааг харсан байв. Гэрчин тодорхойлсон замаар мөрдөж яваад цагдаа нар шинхэн татсан тамхины иш олжээ. Түүн дээр үнс нь хүртэл байсан нь энэ бол өнөө үед гол нотлох баримт болж болох байсан зүйл юм. Учир нь ишин дээр хэрэгтний ДНХ мэдээж байж л таарна. Гэвч бидний ярьж буй хэрэг 1979 онд болсон шүү дээ. ДНХ-гийн технологи хараахан хөгжөөгүй байв. Тиймээс тэр үед энэ тамхины иш цагдаа нарт юу ч өгөхгүй, бараг л хэрэгцээгүй шахуу зүйл байлаа. Мөн Гаймаригийн өөр нэг хөршин тэдний гэрийн гадаа дотор нь 2 эрэгтэй хүн суусан саарал седан машин зогсож байхыг харсан байна. Хөрш эмэгтэй ярианаас мөн ам зураг гаргасан бөгөөд тэдгээр нь цагдаа нарт талигачийн эхнэр хүүхдүүдээс авсан мэдээлэлтэй маш төстэй байсан тул нэг л хүмүүсийн тухай яригдж байгаа нь тодорхой болов. Гэрчийн с 2 машин харсан тэр газарт дугуй мөр болон гутлын мөр илэрчээ. Одоо сонсоход хачин санагдаж магадгүй ч тэр үед энэ нь тамхины ишин дээрх ДНХ-нээс хамаагүй илүү хэрэгтэй уул мөрийн баримт байсан юм. Ер нь энэ мөрдөн байцаалт бүхэлдээ Инвернес хэмээх жижиг хотын мөрдөгчдийн хувьд цоо шин, магадгүй бүр ойлгомжгүй зүйл байсан баг. Учир нь ийм төрлийн гэмт хэрэг энд урд өмнө нь гарч байгаагүй. Эсвэл маш ховор гардаг, энд гарсан хэрэгүүд тимч эдрээтэй биш байдаг байв. Товчхондоо орон нутгийн цагдаа нарт ийм төрлийн хэрэг дээр ажиллах туршлага тимч их байгаагүй тул хөрш зэрэгэлдэх том хот болох Чикагогоос илүү туршлагатай мөрдөгчдийг илгээхээр шийджээ. Тэгэд зүгээр нэг хүн явуулсангүй. Харин нэг ёсондоо цагдаагийн газрын баатар гэж хэлж болох Сэм Греког илгээв. Тэрээр тухайн жилүүдэд Чикагог айц давтуулж байсан Friday Night Gang бүлэглэлийн толгойлогчийг баривчилж чадсанараа алдарсан нэгэн байлаа. Баривчлах үедээ Сэм Греко 3 удаа буудулсан ч ажиллагааг амжилттай болгож чадсан гэд ёстол Америк кинон дээр л гардаг шиг баатар цагдаа байсан юм. Ингээд Греко Инвернес хэмээх жижиг хотод Карл Гаймаригийн аллагын мөрдөн байцаалтыг удирдах болов. Мөрдөн шалах ажиллагаагаар Гаймаригийн гэр бүлийн амьдралын талаар сонирхолтой зүйлс шууд л араараасаа илэрч эхэлжээ. Гэхдээ юуны өмнө энэ мөчөд аллагын гол зорилго огтхонч дээрэм байгаагүй гэдгийг хүн бүр ойлгосон байлаа. Дээрэм бол зүгээр л хаалхавч мөрдлөгийг төөрөгдүүлэх гэсэн оролдлого байсан гэж үзв. Халдлагын жинхэнэ зорилго нь Карл Гаймариг хөнөөх байв. Мөрдөгчд удалгүй саяхан буюу хагас жилийн өмнө Жеки нөхөр Карла өөрийг нь араар тавьж байхад нь барьж авсныг олж мэджээ. Тухайн үед Жеки түүнийг уучлж харилцаа нь сайжирсан юм шиг байв. Гэхдээ энэ мэдээлэл мөрдөн байцаалтад маш их зүйлийг өгүүлж болох байсан ч Жеки өөрөө энэ халдлагыг зохион байгуулсан гэдэгт итгэхэд бэрх байв. Учир нь хүүхдүүдийн хувьд маш хүнд сэтгэлийн шарах, насан туршдаа мартагдахааргүй уул мөр үлдээсэн аимшигт үйл явдал байсан шүү дээ. Тиймээс түүнийг ийм зүйл хийсэн гэдэгт эргэлзэхэр байлаа. Гэсэн хэдий ч ийм магадлалыг туршлагатай мөрдөгчд авч үзэх хэрэгтэй байв.
Эхнэрийн хувьд үүнээс гадна бас нэг байж болох сэтэл нь мэдээж мөнгө гэдэг өлөг болсон зүйл гэж бодож магадгүй. Гэхдээ Карлийн хувьд түүнд амь насны даатгалж, гэрээслэлж байсангүй. Тэгэхэр тухайн үеийн Иллинойс мужийн хуулиар түүний өв хөрөнгийг шүүх хуваарлах ёстой байв. Өв хөрөнгийн ихэнх хэсэг нь Жекид очих байсан ч тэр жилүүдэд гэрээслэлгүй өв хөрөнгийг хуваахад 5-7, заримдаа бүр 10 жилч зарцуулдаг байжээ. Тиймээс сэтэл нь мөнгө байсан гэдэгт бас л эргэлзээтэй санагдаж байлаа. Энэ шатанд Жекийг с жигтний жагсаалтаас хасч оронд нь өөр нэг эмэгтэй буюу Карлийн нууц амрагийг шалгахаар шийджээ. Магадгүй энд Карлийн нууц амраг болох эмэгтэй холбоотой ямар нэгэн хайрын гурвалжин байсан байж болох юм гэж мөрдөгчд үзв. Нууц амраг нь гих тэр эмэгтэй нь Карлийн нарийн бичиг байв. Гэхдээ түүнтэй ярилцаж байцаалт авсны дараа мөрдөгчд түүнээс ямар ч с жигтэй зүйл олсонгүй. Нарийн бичгтээ ярилцсны дараа цагдаа нарт нэгэн шин с жигтэн гарч ирэв. Тэр нь Артур Джонс нэртэй хамт ажилладаг ойрынхон найз нь байсан юм. Тэгвэл сүүлийн үед Карл Гаймари Артур Джонс нарын харилцаа маш их муутсан бөгөөд гол шалтгаан нь Артур Карлийн дотны найз байсан хэдий ч Карлийн нарийн бичгтэйг үүсгэсэн янаг амаргийн явдлыг Жекид хэлсэн хүн нь тэр болсонд байв. Үүнээс гадна нарийн бичиг бүсгүй Артурыг брокеруудын дунд тимч сайн нэр хүндгүй нэгэн гэж хэлжээ. Түүнийг зохион байгуулалттай гэмт хэрэгтээ ямар нэгэн байдлаар холбоотой. Гэмт хэрэгтнүүдийн мөнгийг биржээр дамжуулан угаахад тусалдаг их цуу яриа байдаг талаар хэлсэн юм. Түүгээрч барахгүй Артур өөрөө мөрөөдөд тоглоомонд донтох эмгэгтэй гэдгийг олон хүн мэддэг байлаа. Заримдаа тэр казинод их хэмжээний мөнгө ч алддаг нэгэн байв. Тэгэхээр энэ бүхнээс гадна Карл Артур хоёрын дунд шийдэгдэггүй өөр асуудлууд байсан байж магадгүй. Жишээ нь санхүүгийн асуудлууд. Карлын аллагаас хойш 5 хоногийн дараа мөрдөгчд Артур Джонсыг байцаажээ. Артурын хэлснээр тэд Карлтай үнэхээр эртний танилуд байв. Ойролцоогоор 9 жил нөхөрлсөн гэсэн юм. Тэр Карлын гэрт байнга очдог байсан бөгөөд энэ хугацаанд Жеки ч мөн түүний дотны найз нь болсон байлаа. Тэр Карлын араар тавилтанд Жекид шудраг бус хандаж байна гэдгийг мэдэрч байв. Яг тийм учраас л тэр эхнэрт нь бүгдийг нь хэлэхээр шийдсэн гэжээ. Үүнээс гадна мөрдөгчд Артураас тэдний хооронд мөнгөтэй холбоотой ямар нэгэн асуудал, үл ойлголцол байсан эсэхийг асуужээ. Гэвч энд ч мөн Артур бүгдийг үгүйсгэв. Түүний хэлснээр найзуудын хооронд ямар ч санхүүгийн асуудал өөршир байгаагүй гэж хэлсэн юм. Тиймээс ерөнхийдөө мөрдөгчд Артур Джонсын эсрэг ямар ч баримт байсангүй тул түүнийг явуулахаас өөр аргагүй болжээ. Харин цаашлаад энэ түүхэнд огт санаанд оромгүй эргэлт гарсан байдаг. 1979 оны 5 дугаар сарын 10-нд энэ нь мөрдөгчд Артур Джонсыг байцааснаас 5 хоногийн дараа байлаа. Артур тэр өдөр өглөө эхнэртэй ажилдаа явлаа гэж хэлээд дараа нь гэнэт алга болсон юм. Тэр ажил дээрээ очоогүй, гэртээ ч ирсэнгүйд эхнэр нь цагдаад алга болсон тухай өргөдөл гаргав. Цагдаа нар түүний банкны гүйлгээ бусад үйл ажиллагааг нь шалгасан ч юу ч илрүүлж чадсангүй. Тэр оройн л Артурын машиныг олсон байна. Машин Чикагод Охара олон улсын нисэх онгоцны буудлын дэргэд байж байв. Гисэн хэдий ч аль ч нислэгт Артур Джонс гэсэн нэртэй зорчигч байгаагүй байж. Машин дотроос нь ч мөн ямар нэгэн с жигтэй зүйл олдсонгүй. Артур Джонс гэнэт учир битүүлгээр алга болсноо тэр байв. Энэ бүхэн үнэхээр учир битүүлэг хачин жигтэй байлаа. Учир нь цагдаа нарын өмнө дараах дүр зураг харагдаж байв. Эхлээд 4 хүүхдийн эцэг Чикагогийн худалдааны танхимын амжилттай брокер харгасаар хөнөөгдсөн. Гэтэл үүнээс ердөө 10 хоногийн дараа өөр нэг брокер тэр тусмаа талигаачийн дотны найз мөн с жигтний жагсаалтаас хасагдаагүй байсан тэр хүн гэнэт алга болж эхнэр болон 2 хүүхдээ орхин оджээ. Ингээд цагдаа нарт хэд хэдэн зүй ёсны асуулт урган гарав. Тэр яагаад алга болов? Өөрийн хүсэлтээр явсан уу? Эсвэл бүр тэр аль хэдийн амьд биш байгаа юм болов уу? Товчхондоо Карл Гаймаригийн алга болон Артур Джонсын сургуу болсон явдлын холбоо хамаарлыг үл тоомсорлохын аргагүй байлаа. Гэвч үүний зэрэгцээ ямар нэгэн шин сэжүр олох боломжгүй л байв. Карлыг хөнөөсөн 2 гэмт хэрэгтэнд дөхөж очиж чадахгүй, аллагын сэтлэн ч олдохгүй, мөн ямар ч шин нотлох баримтууд илэрхгүй байлаа. Артур Джонсын алга болсон хэрэгч ямар ч ахиц дэвшил гарсангүй. Хэдэн жилийн дараа Артурыг албан ёсоор нас барсанд тооцож, гэр бүлтэнд холбогдох бүх бичиг баримтыг олгожээ. Карлыг хөнөөснөөс хойш Гаймаригийн гэр бүлийн амьдралч мөн эрс өөрчлөгдсөн. Болсон явдал хүүхдүүдийн хувьд сэтгэл зүйн ноцтой гэмтэл болсон гэдгийг бичлэгийн ихэнх хэсэгт олон удаа онцолж байсан ч учиртай. Учир нь тэд эцгийнхээ аллагын гэрч болсон шүү дээ. Ийм зүйл мэдээж уул мөргүй өнгөрөх боломжгүй байв. Тухайлбал аллаг болох үед 13 настай байсан Бобби хожим насанд хүрсэн хойно өөрийгөө хороосон бөгөөд үүнд энэ нөхцөл байдал их их нөлөөлсөн юм.
Охин болсон явдалд өөрийгөө насан туршдаа буруутгаж байв. Тэр гайтай өдөр аавынхаа араас хаалгаа түгжээгүй мартсандаа өөрийгөө буруутгасаар эцэст нь ийм зүйл болсон байна. Мөрдөн байцаалт үүгээр ингээд мухардалд орж энэ хэрэг олон жилийн турш тайлагдчихгүй хэрэг болон үлджээ. 30 гаруй жил өнгөрч энэ өрнөөс хотод тайлагдаагүй хэргийн хэлтс байгуулагджээ. Хамгийн инээдтэй нь тус хотод Карл Гаймаригийн алгаас өөр ийм төрлийн хэрэг бараг байсангүй. Хачин санагдаж магадгүйч энэ хэлтс яг л энэ хэргийг илрүүлэхийн тулд байгуулагдсан мэт байлаа. Давтан мөрдөн байцаалтыг Майкл Кирби, Билл Штуцман гэх хоёр мөрдөгч гардан ав. Үүнээс өмнө тэд хоёулаа Чикагод хүн амны хэргийн хэлтэст идэвхтэй ажиллаж байсан туршлагатай. Гэхдээ хуучирсан тайлагдаагүй хэрэг дээр ажиллах нь тэдний хэн хэнийх нь хувьд шин зүйл байв. Ер нь энэ хэргийг ахин сөхөх нь нэг л найдваргүй ажил мэт санагдаж байлаа. Учир нь маш их хугацаа өнгөрсөн тул дахин байцааж болох хүмүүсээс хэн нь тэр үеэс хойш амьд сэрүүн байгаа нь ч тодорхойгүй байв. Дээрээс нь бас нэг асуудал нэмэгдсэн нь ихэнх нотлох баримтууд буюу тамхины иш, гутал болон дугуй мөр зэрэг хадгалагдаж байсан подвалд үер болсны улмаас устж үгүй болсон байв. Товчхондоо нөхцөл байдал тэр чигтээ энэ хэрэг хизээ нэгэн цагт илэрхийн эсрэг байсан гэхэд болно. Хэргийг хөдөлгөөнд оруулахын тулд ёстой л ямар нэгэн юр бусын эд шидийн гэмээр зүйл болох шаардлагатай байв. Жишээлбэл үхсэн хүн буснаасаа босч ирэх ч юм уу. Хангалттай юр бусын сонсогдож байна тийм үү? Та гайхах бах. Гэхдээ яг л ийм зүйл энэ хэрэгт болсон юм. Түүхийн маань энэ цаг үед Клифф Гудинаф гэдэг нэгэн хүн шинээр гарч ирнэ. Тэрээр Аризона мужийн Клейндейл хотод амьдардаг жирийн нэг эмнэлгийн ажилтан байв. 1990-ад оны сүүлчээс Клиффийн амьдралд маш хачин үйл явдлууд тохиолжээ. Татврын албанаас түүнд огт олоогүй орлогын татврыг төлөхийг шаардсан захидлууд ирж эхлэв. Эхэндээ тэр үүнийг алдаа гарсан байх гэж бодоод татврын албанд хандан тайлбар хүссэн ч тэднээс үгүй ямар ч алдаа байхгүй. Ноён Гудинаф хардаа та өнгөрсөн жил Лас Вегасын казинод $20,000 хоцсон байна шүү дээ. Тиймээс татвараа төлнө үү гэсэн хариу өгчээ. Тэрээр Гудинаф казино тоглох байтугай Лас Вегаст ч хизээч очиж байгаагүй нэгэн байлаа. Хэдийгээр тэр төлөх ёсгүй гэж бодож байсан ч явдал чирэгдэл болохоос төвөгшөөгөөд шаардсан мөнгийг нь төлчихжээ. Эцсийн эцэст цаас бариад өрөө хисч гүйснээс нэг удаа төлчихсөн нь амар гэж бодсон нь тэр байв. Гэвч энэ үйл явдал ганц удаагаар дууссангүй. Татврын албанаас Лас Вегасын хожлын татвар төлөх шаардлага жил бүр түүнд ирэх болов. Жил бүр олоогүй орлогынхоо татврыг төлөөд байх боломжгүй тул тэр учрыг нь олохоор болсон юм. Эхлээд Клифф Вегаст байгаагүй гэдгээ нотолж, хожил авсан тэр цаг хугацаанд ажил дээр байсан тухай эмнэлгийн тодорхойлтыг хүртэл үзүүлжээ. Гэвч энэ нь тус болсонгүй. Татвар төлөх шаардлага араасаа ирсээр л байлаа. Клифф төлөхгүй гэж үзсэн ч энэ арга нь бас л тус болсонгүй. Нэхэмжилсэн татварыг торгуултай хамт түүний банкны данснаас шууд суутган авч байлаа. Энэ байдал инхүү 10 гаруй жил үргэлжилсэн юм. Ингээд нэгэн өдөр татврын албанаас түүнд ирсэн ээлжид нэгэн мэдэгдэл бүх зүйлийг өөрчилсөн юм. Мэдэгдэл төр түүний хаяг нийгмийн даатгалын дугаар зэрэг байсан ч түүний нэр биш харин Жозеф Сандели гэдэг хүний нэр бичигдсэн байв. Клифф тэр хүний утасны дугаарыг олж чаджээ. Тэд утсаар ярьж учир байдлаа хэлэлцэв. Энэ яриагаар тэдний нийгмийн даатгалын дугаар үнэхээр ижилхэн болох нь тогтоогдов. Тиймээс л хоёр хүний бүх орлогын татварыг нэг дугаар дээр тооцож Клифф өөрийн болон Жозефийн орлогын татварыг давхар төлж байсан хэрэг байж. Жозеф Иллинойс мужийн Лейк Форест хотод нийгмийн даатгалын дугаар авах үед ямар нэгэн бодлон гарсан байх гэж таамаглав. Учир нь ярианы явцад хоёр эрэгтэй хуйлаад тэндээс гаралтай болох нь тодорхой болсон юм. Эцэст нь Жозеф бүх зүйлийг зохицуулахын тулд татврын албанд хандаж нийгмийн даатгалын шинэ дугаар авна гэж Клифф хэлжээ. Энэ нь Клиффийн хувьд асуудлаас гарах гарц байсан бөгөөд энэ бичлэг үүгээр дуусч болох байлаа. Гэвч Клиффэд энэ санал с ижигтэй санагдсан байна. Насаараа шударгаар хөдөлмөрлсөн, одоо тэтгэр авах эрхтэй болсон 60 гарсан хүн яагаад гинэт даатгалын дугаараа солих санал тавина гэж. Товчхондоо Клифф Санделигийн түүхэнд итгээгүй бөгөөд олж мэдсэн зүйлийнхээ талаар өөрөө татврын албанд ханджээ. Татврын байцаагч Жозеф Санделиг байцаахаар Лас Вегас руу явсан юм. Тэрээр Жозеф энэ уулзалтыг огтхонч хүлээгээгүй байсан бөгөөд балмагдаад эцэст нь байдал бүр хүндрэх үед тэр бууж өгчээ. Тэгээд тэр өөрийн жинхэнэ нэрийг Артур Джонс гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Тийм энэ бол 30 гаруй жилийн өмнө алга болж албан ёсоор нас барсан тооцогдсон өнөх Артур Джонс мөн байлаа. Цагдаа нарт түүнээс асуух маш олон асуулт байсан нь ойлгомжтой. Тэр яагаад алга болсноос эхлээд түүний алга болсон явдал Карл Гаймаригийн хэрцгий алгатай холбоотой эсэх гээд
За ингээд түүний түүх хичнээн нууцлаг санагдаж байсан ч үнэн хэрэгтээ бүх зүйл маш энгийн шалтгаантай байжээ. 1979 он гэхэд мөрөгдөд тоглоомонд онцсны улмаас Артурт асар их үр хоримтлагдсан байв. Нэг хэсэгтээ тэр нөхцөл байдлаас гарах ухаалаг гарц олж харж байсан ч ажил дээр нь буюу бирж дээр болсон нэг явдал түүнд ямар ч сонголт үлдээсэнгүй. Арилжааны үеэр тэр нэгэн үнэхээр л тэнэг гэхээс өөрөөр хэлшгүй алдаа гаргажээ. Тодруулбал тэр санамсаргүйгээр худалдаж авах болон зарах гэсэн сонголтуудыг андуурчихсан байна. Ингээд 30 тонн эрдэнэ шиш зарахын оронд яг тэр 30 тонныг худалдаад авчихжээ. Ханшин зарахад ашигтай байснаас биш худалдаж авахд огт ашиггүй байв. Ийм алдаа нь Артурын брокерийн карьерт цэг тавьж түүнийг бүрчих өрөнд унагсан юм. Ингээд Артур зүгээр л зугтаж шинэ нэр, шинэ бичиг баримттайгаар шинэ амьдрал эхлүүлэхээс өөр дээр санаа олсонгүй. Тэр бүх хүчиг баримтаа худалдаж авсан бөгөөд үүнд нийгмийн даатгалын дугаар нь ч багтаж байв. Гэтэл тэр дугаар нь Cliff Goodenough гэх өөр хүнд аль хэдийн бүртгэлтэй байсныг сүүлд мэдсэн байна. Энэ бүх жилүүдэд Артур Джонс эхнэр хүүхдүүд нь түүнийг алга болсныг хэрхэн давж туулж байгаа талаар огт санаа зовж байгаагүй гэн. Түүнд энэ бүхэн хамаагүй юм шиг байсан ч гол асуулт нь өөр зүйл байв. Артур Джонс болон түүний алга болсон явдал Карл Гаймаригийн алгатай холбоотой юу? Үнэн хэрэгтээ цагдаа нар хичнээн хичээгээд ч энэ холбоог огт олж тогтоож чадсангүй. Үнэхээр ч энэ хоёр үйл явдал зүгээр л давхцал байлаа. Эцэст нь Артур Джонсыг залилангийн хэрэгт буруутгав. Түүнийг Cliff Goodenough-ын татварт илүү төлсөн $11,000 буцааж төлөхийг даалгав. Мөн Иллинойс мужид $40,000 төлөх болов. Энэ бол Артурыг нас барсан тооцсны дараа эхнэр хүүхэд нь тэтгэмж болгон авсан мөнгө байв. Түүнчлэн түүнд 3 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. За ингээд энэ түүх маш тодорхой болов. Харин Карл Гаймаригийн аллагын хэргийг яах вэ? Үнэн дээр сонголт тийм ч их байгаагүй. Мөрдөгчд 30 гаруй жилийн дараа тухайн алга гарсан жил мэдүүлэг өгч байсан бүх хүнийг дахин байцаахаар шийджээ. Гэвч ийм хүмүүс тийм олон байсангүй. 30 жил бол нэлээд урт хугацаа тул ихэнх нь аль хэдийн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байв. Байцаалтад дуудагдсан хүмүүсийн нэг нь Элса Фрай гэдэг эмэгтэй байлаа. Эхлээд тэр маш товчхон ярьж байсан бөгөөд түүний ярианаас ямар ч шин сонирхолтой зүйл гарсангүй. Гэвч яг ярилцлага дуусах мөчөд тэр бодолж өөрийнхөө үгэнд эргэлзэж байгаа мэт болж ирэв. Мөрдөгчд түүний мэдүүлгээс энэхүү эргэлзээний өнгө аясыг нь анзаарчээ. Хүн амны хэрэг мөрдөж байсан асар их туршлагатай тэд энэ эмэгтэйг одоо л шахаж үннийг нь хэлүүлэхгүй бол дахиж хизээч боломж олдохгүй байж магадгүй гэдгийг сайн ойлгож байв. Мөрдөгчд энэ хэргийг илрүүлэх нь нэн тэргүнд Карлын хүүхдүүдийн төлөө маш чухал гэдгийг онцолж эмэгтэйн өрөвт сэтгэл дээр нь шахалт үзүүлж эхлэв. Тэд бүр түүний охтын нэг нь аавынхаа өхөлд өөрийгөө буруутгаж амиа хорлсон тухайд сануулжээ. Энэ бол сэтгэл зүйн маш нарийн арга байсан бөгөөд эцэст нь эмэгтэйг буулгаж авч чадсан юм. Тэрээр энэ 30 жилийн турш гин буруугийн мэдрэмж түүнийг шаналгаж байсан гэдгийг хэлв. Энэ бүх жилүүдэд тэр өөрийн төрсөн эгч Жеки Гаймаригийн том нууцыг хадгалж иржээ. Карлыг алагтахаас 2-7 хоногийн өмнө Жеки Элса тандан Карлд хайргүй болсон. Өөр хүнтэй хамт байхыг хүсч байгаагаа хэлжээ. Хариуд нь Элса тэгвэл зүгээр л Карлаас салчгалтай гэх ухааны зүйл хэлсэн байна. Гэтэл Жеки үгүй тэгвэл би түүний мөнгийг авч чадахгүй шүү дээ. Бидэнд түүнийг зайлуулах өөр төлөвлөгөө байгаа гэж хэлжээ. Жеки Элсад Карлыг хэрхэн хөнөх, дээр нь болсон мэтэр хэрхэн харагдуулах тухай ярьж өгчээ. Тэгээд ердөө 2-7 хоногийн дараа яг л тэр зүйл нь болсон байна. Ийм гинтийн мэдэгдэл мөрдөгчдийг мэдээд цочирдуулсан юм. Учир нь Жекагийн төлөлгөө ийм нарийн зохион байгуулалттай бүр хүүхдүүдээ үүнд татан оролцуулж насан туршид нь арилгааргүй сэтгэлийн шарах үлдээхэд бэлэн байна гэж хэн санах вүлээ. Гэхдээ зөвхөн Элсагийн үг Жекид хариуцлага тооцоход хангалтгүй байлаа. Үүнээс илүү зүйл тэдэнд хэрэгтэй байв. Мөрдөгчд энэ үед Элсагийн сэтгэл санаа маш их хямарсан. Эмзэг байгааг ашиглан түүнийг утсаар ярьж Жекигээр хэргийг нь хүлээлгэхийг гуйхаар шийдэв. Элса үүнийг зөвшөөрөхгүй нэлээд ууцсанч эцэст нь мөрдөгчд түүнийг ятгах чаджээ. Ингээд Элса Жеки хоёр утсаар ярьсан байна. Тэр эгчтэй өөрийг нь энэ олон жилийн дараа цагдаа нар дуудаж Карлын хэргийн талаар асуусан. Би одоо олон зүйлийг мартаад байгаа тул буруу зөрүү зүйл ярьчих шиг боллоо гэх зэрэгээр хэлэхэд Жеки чи энэ тухай хэлж болохгүй. Би баригдана. Чи миний төрсөн дүү үздэй гэх мэтээр ярьсан юм. Үүний дараа Жекиг цагдаа нар байцаалтанд дуудав. Мөрдөгчдөд түүнийг баривчлах зөвшөөрөл аль хэдийн бэлэн байсан тул эмэгтэйг цагдаагийн хэлцээс зөвхөн шоронлуул ажигдах хувь тавилан хүлээж байлаа.
Гэхдээ түүнд энэ тухай хараахан хэлээгүй байв. Харин оронд нь түүгээр бүх үннийг өөрөөр нь хэлүүлэхийн тулд асуултуудаа маш эвтэйхэн чиглүүлж байлаа. Тэд дүү Элса нь юу ярьсныг түүнд хэлв. Гэвч Жеки нөхрийнхөө аллагад ямар нэгэн байдлаар холбоотой гэдгээ эрс үгүйсгэсээр байв. Тэгмэгц мөрдөгчд түүнд аллагт оролцсон гэдгээ шууд бусаар хүлээн зөвшөөрсөн өнөөх бичлэгийг сонсгожээ. Ингээд эмэгтэд өөрийнхөө хэлсэн үгийг үгүйсгэж гүрийнх нь үнэхээр хэцүү байлаа. Эцсийн эцэст тэрээр зохион байгуулалттай аллагын талаар мэдэж байснаа хүлээн зөвшөөрөв. Гэхдээ түүний хэлснээр аллагыг тэр биш харин түүний тухайн үеийн нууц амраг зохион байгуулсан гэнэ. Түүний нууц амрагийн нэр нь Сэм Грека байлаа. Тийм ээ, та бүхэн санаж байгаа бол энэ нэр манай бичлэгийн эхэнд гарсан нэр. Тэр Карл Гаймаригийн аллагын мөрдөн байцаалтыг удирдахаар Чикагогоос Инвернест томилогдсон ирсэн өнөөх алдарт баатар мөрдөгч шүү дээ. Тэгвэл яг үндэ юу болсон хэрэг вэ? Карлыг хөнөөснөөс хойш ердөө хагас жилийн дараа Жеки Сэм хоёр гэрэлсэн юм. Та магадгүй тэр үед буюу 1979 онд яагаад хинч үүнийг с ижигтэй гэж үзээгүй юм бол гэж гайхан асуух байх. Учир нь өмнө хэлсэнчлэн Сэм Грека Карлын аллагын хэргийг гардан мөрдөж байсан шүү дээ. Мөрдөн байцаалтын явцад тэрээр талигаачийн гэр бүл эхнэр хүүхдүүдтэй байнга харилцаж байв. Ганц би эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо их харилцаад тэдний дунд романтик харилцаа үүсгэх нь түгээмэл үзэгдэл. Тухайн үед хүмүүс тэдний хурмыг мөрдөн байцаалтын явцад бие биедээ дассан хэрэг гэж хүлээж авчээ. Жекиг нөхрөө алдсан хүнд хэцүү цаг үед нь Сэм түүнд түшиг тулгуур болсон гэж хүмүүс хүлээж авсан байна. Товчхондоо тэднийг ингэж хурдан гэрэлсэнд хинч ямар нэгэн с ижигтэй зүйл олж хараагүй байж. Гэвч үнэн хэрэгтээ байдал тэрсөөр байлаа. Жеки Сэм хоёр Карлын аллагын мөрдөн байцаалтын үеэр бус харин түүнээс бүр өмнө нь танилцсан байжээ. Бичлэгт өмнө нь дурдсанчлан аллагаас хагас жилийн өмнө Карл нарийн бичиг бүсгүүтэйгээ явуулдаж эхэлсэн байдаг шүү дээ. Үүнийг батлахын тулд Жеки нөхрөө мөрдүүлэхээр хувийн мөрдөгч хөсөлсөн нь Сэм Грека байсан юм. Тэрээр Грекагийн тухай нэгэн сонноос олж уншжээ. Америк нэгдсэн улсад тэр үед цагдаагийн ажлынхаа хажуугаар хувийн мөрдөгч хийх нь хэвэн үзэгдэл байв. Ингэжл Сэм Жеки хоёр танилцжээ. Тэдний дунд ийхүү харилцаа үүсч улмаар нөхөр Карлыг нь замаасаа зайлуулах, дээрэс нь бас мөнгийг нь авч үлдэх төлөвлөгөө тэдэнд төрсөн байна. Сонголт тийм ч их байсангүй. Үнэн дээр Карлыг хөнөх ганцхан л хувилбар тэдэнд байв. Ингээд хэргийг бүтлгүүцэн дээрэн мэт харагдуулах төлөвлөгөө гарчээ. Өөрийгөө хохирогч мэт харагдуулж, гэрчтэй баттай алиби бүрдүүлэхийн тулд Жеки тэр өдөр 13 настай охин Боббигоо сургуульд нь явуулалгүй гэрт нь авч үлдсэн байв. Гэвч энэ нь охинд дэндүү хүнд туссан юм. Бобби үлдсэн амьдралынхаа турш аавынхаа өхөлд өөрийгөө буруутгасаар эцэст нь амиа өгүүлтгсэн билээ. Аллага үлдэгдсийн дараа мөрдөгч Сэм Грека дарга дээр өөрөө очиж энэ хэргийг мөрдөхөөр Инвернес рүү явах санал гаргажээ. Түүний ажлын амжилтыг харгалзан дарганд ямар ч асуултгүйгээр зөвшөөрсөн байна. Ингээд нэг ёсондоо аллагыг зохион байгуулсан хүн өөрөө хэргийг шалгахаар авсанд тэр мөрдөн байцаалтын чигийг Жекигээс аль болох холдуулж байлаа. Дээр нь Карлын дотны найз Артур Джонс гинэт сургаггүй алга болсон нь гайхалтай тохиолдлоор таарч Сэм Грека хамтран ажилтнуудынхаа анхаарлыг энэ хоёр хэргийн холбоо сүлбээр рүү зориуд чиглүүлэх боломж бүрдсэн байна. Эцэст нь ийхүү мөрдөн байцаалт төлөлгөө ёсоор мухардалд орсон юм. Аллагаас хойш хагас жилийн дараа Жеки Сэм хоёр гэрлэж Калифорни руу нүүжээ. 1987 онд шүүх Карлын өв хөрөнгийг хувааж дуусгаснаар Жеки $600,000 авсан байна. Тэр мөнгөөрөө Сэмтэй хамт баар нээсэн ч тэр нь анхнаасаа алдагдaltaй ажиллаж байгаад эцэст нь бүр учир битүүлгээр түүмэрт автаж шатжээ. Гэхдээ тэд даатгалын мөнгийг нь авч чадсан байдаг. Харин 1990 онд хосууд салцгаасан байна. Ингээд Жеки баривчлагдаж мөрдөгчд Сэмийн эсрэг нотлох баримтууд цуглуулж эхэлжээ. Энэ үйл явц удаан үргэлжилсэн ч яг түүнийг баривчлагын даваан дээр Сэм хорт авдрын улмаас нас барав. Тэр нас барсан тул түүнд ямар ч ял тулгаж чадаагүй юм. Шүүхийн өмнө Жеки л зогссон бөгөөд түүний хэлснээр болсон явдалд Сэм түүнээс дутхгүй буруутай нэгэн байсан юм. 2016 онд прокурортой хийсэн тохиролцооны хүрээнд тэрээр нөхрөө хөнөх хувилдаан зохион байгуулсан гин бурууга хүлээн зөвшөөрч 22 жилийн хорих ял сонссжээ. Гэхдээ нэг асуулт үйлцсэн нь яг гогтарж бууцсан тэр хоёр хүн хэн байв? Энэ асуултын хариултыг бид хизээч олж мэдэхгүй байж магадгүй. Учир нь тэднийг Сэм олж хөсөлсөн. Жеки тэдний хэн болох талаар тодорхой зүйл огт мэддэггүй байв. Харин Сэм мэддэг бүхнээ өөртөөгөө хамт булшинд аваад явчихсан шүү дээ. Ингээд өнөөдрийн маш эдрэгтэй ойлгомжгүй нэгэн гэмт хэргийн талаар төгсөж байна. Та бүхэн өөрсдийн сэтгэлдээ заавал бичээрэй. Удахгүй улам сонирхолтой түүхүүдээр уулздаг болно. Баяртай.